Сайн мэцэн та бүхэн баяраа ардыг үзэж байна. Тэгэхээр энэ удаад бид нар хамтдаа хард зураг зурхад хэрэг болох, зааштай бидний хичээлүүдэд хэрэг болох хэрэгслүүдийн талаар ярилцъя. Их их тасалбаруудын хувьд нэг шиг харандаа байхад хангалттай. Зураг зурх үед ихэвчлэн зурааснуудын талаар яригддаг учраас хамгийн харандаа нь ерөөхдөө хамгийн тохиромжтой байдаг. Дараа нь хэрвээ бид алдаа гаргавал яах вэ гэж мэдээж баллуур хэрэг болно. Гэхдээ та алдаа гаргах болохондоо баллуур бариад дайраад байх биш. Зарим үед бас зүгээр л түн дээр давхарлаад зураг үзсгээр гэж би хувьдаа зөвлөх байна. Жишээ нь нэг таталтаар зөв тойрог татна гэж хэцүү байдаг. Тийм болохоор олон давхарлаад татаад үз. Зөвхөн харандааны хувьд би HB эсвэл H эсвэл B төрлийн харандаануудыг эхний ээлжинд та бүхэн санал болгож байна. За тэгвэл H болон B энэ хоёр үсэг нь ямар учиртай вэ гэхээр энэ яг Европ стандартын хатуу болон зөөлхий тэмдэглэгээ юм. H нь хатуу гэсэн үг. B нь болохоор зөөлхөн, H-ийнх нь урдлын буюу зарим тохиолдолд ард нь байгадаг. Бас B тэр мөн адилхан. H-ийн тоо ихсэх тусам тухай харандааны гол нь хатуу болж тэгээ бүдгхэн гардаг. Харин эсвэргээр B-ийн тоо ихсээд байх юм бол улам зөөлхөн болоод тод гараад идэг. Энэ дээр яг хэрхэн гардаг гэдэг гаргацыг харуулсан байгаа. Тэгэхээр харандааны хувьд HB. Та хоёр энгийн дэлгүүр ороод харандаа худлан авахд их тохиолдолд тэр нь HB байдаг. Тийм болохоор хаанаас авах вэ гэж толгой гашлах нэг шаардлагагүй. Эхний ээлжинд бид нэр энэ л байх хангалттай. Цаашаа яг хар зүрийн чадвараа илүү хөгжүүлээ, зургаа илүү бодиттой болгоё, тод болгоё гэх юм бол бусад бүх харандааг би та бүхэнд мэдээ санал болгож байна. Жишээ болгож харахад надад байгаа хамгийн зөөлхөн буюу хамгийн тод гардаг харандаа бол 8 B харандаа байна. Харин надад байгаа хамгийн хатуу буюу хамгийн бүдгхэн гардаг харандаа бол энэ 5 H байна. Тэгэхээр зургийн дэвтэр бас мартаж болохгүй мэдээж. Ингээлийн зургийн дэвтэр A4 хэмжээтэй. Мөн бидэнд цаашдаа хэрэг болох нэмэлт хэрэгслүүд гэвэл шугам, гортиг, мөн нүрс, ийм шахмал нүрс. Шахмал нүрс нь болохоор илүү тийм харандаа шиг ингэж харагддаг. Нүрсэн харандаа. Мөн хамгийн дог нь нүрсний баллуур байдаг. Энэ яадаг баллуурыг гэхээр яг баримлын шавар шиг бид нэр ингэж хэлбэржүүлж болно. Яг ингээд хэлбэрт оруулаад тэгээд тэрийгэ жижиглээд бүр ингээд тасалж аваад тэг бүр ингээд жижигээр ингээд хэрэглэж болдог. Тийм дог байдаг байгаа. Ийм нүрсний баллуур. Мөн бас энэ харандааны гаргац болон нүрсний гаргацныг холих зорилттой тийм цаасан саваа. Надад бас мэдээж олон төрлийн байгаа. Эдгээр материалууд цаашдаа хэрэг болох магадaltaй. Гэхдээ эднэр бол зайлшгүй шаардлага бол биш. Бидний зайлшгүй шаардлага бол биш. Тийм болохоор
талдад тавьчихъя. Бидний хамгийн наад захын шаардлага бол энгийн харандаа HB эсвэл B эсвэл H баллуур бас зургийн дотор байх нь гэдгийг ойлгох хэрэгтэй. Бусдын та өөрөө худалдаж авч болно. Цааш хэрэг болох нэ гэдгийг ер нь ойлгоод авчих хэрэгтэй. За тэгэхээр энэ ингээд дуусч байна. Дараа дахин уулзцгаая. Түр баярлалаа.